За өдрийн мэд авах. Өдрийн мэд. Та одоо энэ суурийн ерөнхий одоо энэ дулаалга шал юмны бас нэг ерөнхий тайлбарыг хэлээд өгөөч. За бид 60 м2 амны орон сууцны суурийн ажлыг хийгээд байна. Цутгалд дулаалга хийгдсэн. Одоо шалны цутгал явагдах гэж байна. Ингээ бид төвшин гаргаад байна. Шалны төвшин эхлээд бол хөрсөөс олж дайргаар дүүргэн. Дайрны төвшин гинэ. Энэ төвшөнд ирнэ. Дараад нь 5 см-ийн эсний давхар байх юм. Эсний давхар дээр 10 см-ээр дулааны 2 үе энэ давхар явах юм байна. Экспресс автонгууд Росоор бонс үлдэрсэн. За энэ төвшнөөс дэш ингээд суурьтайгаа чадсуу шалмаан цуцгаж ирэх юм байна. Энэ дээрээс нь одоо шалуу цуцгаас өмнө хааны шугамын энэ орж ирэх энэ хоолойг хийх ёстой. Мөн цэвэр усны шугам цэвэр усны хоолойг мөн оруулж ирнэ. Мөн бохрын шугам байна. Бохрын шугам оруулж ирэх бэлтгэж явагдаж байна. Шал хийхээс өмнө одоо энэ шугамныхаа үндсэн оролтыг хийж өгнө. Энэ суурин доогоор явах юм байгаа. Эндээс орж ирээд эндээс ингээд бохрын шугам маань явах юм байгаамаа. Энийг шалцахаас өмнө. Энэ одоо юунууданд авах дулаалгууд нь хоолны дулаалгууд нь хийсэн байдал юм. Тий, энэ дулаалгатай гадуур дулаалга хийж өгнө. Энэ зориултын өөрийн юм дулаалга байгаа. Ингээд хийж өгнө. Одоо ингээд сургуулаад эндээс нь дараад нь септикийг олох юм байгаамаа. Одоо энэ төвшингүүд тавьсан байгаа чи юу давах? Одоо энэ энэ доотлын дураасаас доошоо эндээс энэ хамгийн доотлын дураас бол дайрганы төвшин байгаа. Дайргад энэ төвшөнд ирнэ. Ингээд авторшуулаад нэвтрүүлээд дараагийн үе нь болохоор зэрэг эсний үе байгаа. Эсний давхар байх юм. Эсний давхар дээрээ ингээд 2 үе дулаал маань ингээд тавигдах юм байгаамаа. Энэ дулаалаас дээш 10 см ингээд шал маань ингээд цуцгаж ирнэ. Чацуулж сууртаж юм. За хоёлаа тэгвэл дайраган тэр хийгээд тэгээд яг элсэн тэгшлэгээ тэгээд шалны дулаалган дээр тавих үед дахиад нэг бичлэгүүд за тийм ээ. За баярлалаа.